За би бол ингэж бодож байна. Өнөөдөр бол баяр. Яагаад баярын өдөр вэ гэхээр өнөөдөр оройноос ахуулаад дахиж хинч зөвшөөрлгүйгээр хаалга тогшиж сонин юм ухуулгын үүсэхгүй. Бас маргаашнаас ахуулаад ерөөсөө гадаа хүн амтан орж харж явахгүй. Ямар нэг дуу дуурдаг машин явахгүй. Бас янз янзын фотографи хүмүүс явахгүй. Нөгөө талаас гонгийн өдөр юм тийм ээ. Яагаад? Маргаашаас магадгүй улсын хурлын гишүүд хаалга тогшиж инээж үдэндээ уулздаг бас болох байх тийм ээ. Хайрын сарын төгсгөл ирж байна. Маргаашнаас ахуулаад цангийн сайд гудамжин зогсож гар барихгүй. Маргаашнаас ахуулаад улсын хурлын гишүүд инээмсэглээ тантай уулзахгүй нэ. Тэгэхээр жоохон говьдгартай юм шиг. Гэхдээ өнөөдөр бид нар юуны шалтгаанаар энд цугларсан байна вэ гэхээр хоёр нэр дэвшигчтэйгээ өнөөдөр одоо манай тусгаар тохиолдол эв нэгдлийн стресс дэвшиж байгаа нэр дэвшигчд маань өөрийн одоо ордуудлынхаа сонгуулийн сурталчааныхаа ажлын хаалтын үйл ажиллагаа хийхээр ирсэн байгаа. Тэгээд хамгийн одоо итгэвчтэй дотны хөшөө та бүгдийгээ урьсан байгаа. Ирсэн тань бүгдээрээ баярлалаа. За ингээд манай хаалтын үйл ажиллагааг нээж үг хэлнэ үү гэж хүр давтар ахлаа явж байна. За. Машигурда ихурдын сонгуулийн нийслэлийн мэдээлэлтэй сонгуулийн их сонгаа үндсэндээ өндөрдөж байна. Хэрвээ амьдрал Монгол хүний үндсийн үнэхээр үнэлэгдэж чаддаг байсан болов би нэр дэвшихгүй байсан байхаа. Хэрвээ Монгол ардын гэдэг үгээ өмчлсөн шигэ 26 жилийн турш үнэхээр ард түмнийгээ төлөө бороо боксфихгүй зүтгэж нийт ард түмний амьдрал нэг хэсэг үнийг биш. Нийт ард түмний маань амьдрал нэг хэсэг мундаг болсон дээш гараа явсан шиг тэр хүмүүсийн төвшөнд орсон бол би нэр дэвшихгүй байсан шүү. Ардчилсан нам ардчил гэдэг үгийг өмчиж харчаад үнэхээр ардчил гэдэг имийг тэр нийгмийн тогтолцоог сонгодог утгаар нь хийгээд энэ Азийн жишг орон дэлхийн жишг орон нэг хэмжээнд ардчлыг хөгжүүлсэн болов би нэр дэвшихгүй байсан. Миний нэр дэвсний учир утга бол ингэж вэ? Хэлмээр байна. GM буюу Дархан Монгол нийтлэлийн өдөртөгч залууга өрж байна. Дашныг улс орноо гэсэн сэтгэлтэй зөв хүмүүс цуглаж байгаа, Бүрлбаатаргаас хүмүүс цуглаж байгаа гэдгийг бид нар мэдээд энэ Уянгагийн нам бүгдээр дөрвөн залууга дэвшүүлье гэж шийдээд Баянзүрх дөрөвдөр манай дөрвөн залуу би танай хорондоор ингээд дэвшээд явж байгаамаа. Энэ хоёр намын донд оруулж ирж байгаа эрүүл орон зай, эрүүл одоо агаар тэнцвэржүүлэгч хүчин Монголын ард түмний аврал болсон ийм улс төрийн хүчин гэж одоо би бодож байна. Ард түмэн ч гэсэн ингэ дэмжиж байна. Энийг хэлье. Саяны залуугийн асуултанд хоёулаа нэг хариулах гээд үзээдхүү. Саяны залуу юу гэж асуусан бэ гэхээр Бүрлбаатаргоо та гараад яг юу хийх юм бэ гинэ. Тэгээ би зүгээр эхлээд ингэж асуумаар бидэнд юу хэрэгтэй байгаа юм бэ гэж. Монголчууд хизээж төрөөсөө талхны мөнгө гуйж байгаагүй. Хизээж надад зүгээр сууж байхад мөнгө өгөөч гэж гуйж байгаагүй. Харин бидэнд шудраг байгаасаа гэж хүсэж байгаа. Шудраг нийгмийн бүтээн зохицуулж өгөөч гэж бид нар хүссэн. Тийм үү? Бидэнд шудрагаас хэрэгтэй юу? Тэгвэл тэр шудрагаас чинь шудраг хүн бүрдүүлдэг тийм үү? Тэгвэл би шудраг хүний төлөөлөл гэвэл Бүрлбаатар ахыгаа санал болгож байгаамаа. Сайн мэдхүүний хамгийн дөрөв бол хариуцлагын тогтолцоог бий болгох тийм цогц хуулийн төслийг одоо боловсруулж багсуулах шаардлагатай юм билээ. Тэр дотор улсын хурлын гишүүний бүрэн дархан эрхлэж гайхамшигтай юм байна. Тэрүүнд халднаа. Одоо нэг л ард түмнийгээ эдгэлийг аваад сонгогдчих юм бол тэгээ тасраа явчихдаг. Тэр одоо бурхан юм уу, бог юм уу юу юм бэ? Энийг сонсдог уу энийг ч хайгардаг ард түмэн бол зүгээр одоо нэг амны авчир мэйгтэй тухайн үе сонгогдсон бол тэгэл орхиод хайгаад олддоггүй ийм болсон байж. Тэгэхээр их хурлын энэ дархан эрхийг бол хязгаарлана. Одоогийн хуулийн дээр яаж хийсэн байна вэ гэхээр их хурлын гишүүнийг эргүүлэн татах хоёр боломж байгаад байгаа юм. Хуулийн. Нэг нь бол одоо өөрөө
санаачилж нэрээ татвал болох юм билээ. Ингэж улаарч ингэж их хөрөнгө гарсан улсууд өөрөө одоо санаачлаад би ёс сургалтаа гаргалаа гэж нэрээ татхтын амч үндэс байна. Хоёр дахь нь бол гэмт хэрэг үүдэж байх яг тэр газар дээр одоо баригдах юм бол татна гэж. Гэтэл бос заалдууд нь яасан бэ гэхээр их хурлын гишүүнийг чагнаж болохгүй, мөрдөж болохгүй, шалгаж болохгүй баахан заалт хийсэн. Тэгээд шалгахгүйгээр, тагнахгүйгээр, мөрдөхгүйгээр яаж тэр үнийг шийдвэрлэх юм бэ? Магадгүй одоо ингээд хахуул өгчээснийг бариад авлаа гэж би мэдээлэл гэсэн үг. Мэдээлэл өгснээ гэхлээр би буруутах нь шүү. Мөрдсөн чагнасан гэдэг. Тэгэхээр одоо харахад бол байгаа юм шиг хэрэг дээрээ өөрсдөө зориулсан одоо хууль хийдэг, хуулиараа бамбаа хийж олон түмний тогуурдаг, доромжилдаг, доорсон чигтүүдээр гიშгдэг юм бий болцсон байна. Иргэн сонгогчдоо улсын хурлын сонгуул өнөөдөр Австралийн хугацаанд дуусч байна. Монголын ард түмэн төрөө шинжилж, тусаан шилжиж, Монголын төрийг төр шиг төр болгохын төлөө мэрэгэн сонголт хийх байгаа. Миний хувьд 13 дугаар хорооллын 89 оноос хойш амьдарч байгаа энэ газар широондоо үнэнчээр байцаар байгуулнаа. Зарим сонгогч надаас асууж байсан та их хурлын гишүүн болоод 2 гүр дамжсан хосгүй баян шиг 3 гүр дамнаа гэртээ хөдөлсөн их баян шиг хулччгүй дээ гэж хэлжсэн. Би тариу болгож би энд оршин суусаар байгуулнаа. Та бүхнийхээ дунд байсаар болно гэдгээ батлан хэлж байна. Баярлалаа та бүхэндээ итгэл хүлээж байна. сайхан чимэн саржлын бүрэн ганцхан чулуун хэмжээсэн хэмжээ төстэй төрсөн хүний нэгэн натраа хэн гişin донор сарвангаж юмда идэх шиг юм сайхан байна шарапны хэсгээ доо